Яасан байна уу? Санаа байна. Ягаан хөр дээр тавтай морил өнөөдөр маш сонирхолтой ба чухал гэж бодож байгаа сэдвэрээ ярилцъя гэж бодож байна. За тэгээ би энэ сэдвийг цэгцэлэх гээд дийлээгүй. Тийм учраас сайхан ChatGPT-тэй ярилцаад харуулсан юмыг нь уншиж өгье гэж бодлоо. Тэгэхгүй бол би өөрөө гэдэг ингээ яриг гэхлээр арай л замбраагүй гарч ирэх болов уу гэж бодож байна. Энэ сэдв маш гүн, маш тийм том хүрээтэй, цар хүрээтэй. Тэгэхээр ядаж танилцуулах төвшөнд хэлж өгье дөө гэж бодож байна. Тэгээд сайн чанартай ярихын тулд би бага зэрэг кофе уусан байгаа. Гэхдээ бага зэрэг кофе уухын эрсдэл нь миний яриа хэтэрхийг хурдсах гэдэг ч юм уу те. Тийм эрсдэл бага зэрэг байгаа. Жохон хэрэмлэг болгох. Хэрэм гэдэг юм шиг. Тэгэж сонсогдох аюул би. Ойлгосонд баярлалаа. Окей, за энэ сэдв болохоор нийгмийн social status signaling буюу нийгмийн статусын дохионы тоглоомд оролцох гэдэг ийм зүйлийн талаар ярина. Энэ зүйлийг би бүх хүн мэддэггүй юм байна. Эдийг яг өчигдөр болж мэдсэн нэг найзтайгаа чаталж агаад. Тэгээ манай найз ингээд ямар ч юм шалтгаанаар хүмүүсийн хажууд байхдаа гэ бие бүтэн сул тавьж чаддаггүй гэдэг ч юм уу те. Эсвэл ингээ жоохон үг хэлээд цэгнэх ёстой ч юм шиг өөрийгөө ингэж амар анзаарах ёстой ч юм шиг ингэж мэдрэгдээд байдаг гэд юм шиг байна. Тэгэд үүнийхэн шалтгаанаа болохоор мдэггүй байсан. Үүнийхэн шалтгаан нь одоо тэр хүмүүс аюултай хүмүүс гэдэг ч юм уу те тэрийг ойлгоогүй байсан. Тэгээ манай найз бүр нэрээ чин сэтгэлээсээ мдэггүй багт нь би тайлбарлаж өгөхөд манай найз вау ийм зүйл бас байдаг байсан бахны гэхдээ ойлгогдож байна. Тэгж хүлээж авсан. Тэгээ би бас бодоод байсан чинь миний дааж сахалтай групп дээр гэдэг ч юм уу зарим хүмүүсийн постлсан асуултууд хүмүүсийн надаас асуусан асуултууд ийм асуудал тохиогоод байхаа ингэж надад дэвшүүлж өгсөн зөвлөгөө өгсөж ирсэн асуултуудыг харахаар яг энэ зүйлийг надаас асуугаад исэн юм болов. Энэ зүйлийг надад энэ нийгмийн энэ сонир үзэгдлийг надад тайлбарлаад өгөөч гэж л хүмүүс надаас асуугаад байсан юм болов да гэж одоо би ойлгож байна. Тийм учраас энэ үүний хариулт нь маш олон хүмүүст хэрэгтэй байх болов уу гэж бодож байна. За энэ ерөөсөө нөгөө нэг баян хүмүүс юм сонио хамраас өгсөн байгаад байдаг үзэгдэл те. За бас монголчуудын хувьд найз олох хэцүү байдаг үзэгдэл нийгмийн хүрээлэлтэд гологдох асуудал за бас ажлын хүрээ ингэж амар муха токсик мэдрэгдэх асуудал гэдэг ч юм уу. Энэ зүйлсүүдийн шалтгааныг нь би сайхан тайлбарлаж өгье чадхаараа. Тэгээ үнэхээр том сэдв учраас хэр үр дүнтэй тайлбарлахаа мэдэхгүй байна. Гэтэ ямар ч чиглэл байсан оролдоод үзье. Тэгээ маш чанартай үр дүнтэй байх магадлалаа ихсэхийн тулд би ChatGPT гаргаад ирсэн байгаа. Окей. За энэ хэтэрхий жижигхэн байна уу? Жохон томруулаад харуулж лээ. Жохон томруулаад харуулж лээ. Зэ. Окей. Техник асуудал. Окей. За нийгмийн статусны тоглоом эсвэл нийгмийн статусын тохиолдол юу гэж юу вэ? Нийгмийн статусын тохиолдол буюу англиараа social status signaling гэдэг нь за тэгээ энэ бичлэгийн эцэст ChatGPT мэдээж 100% зөв биш. Би ChatGPT-гийн энэ зүйлсүүдийг нь сайхан уншиж өгөөд хэлж өгөөд танилцуулж өгчөө араас нь миний санаа зурж байгаа зүйлсүүд хувийн туршлагууд баячууд яг яагаад ингэж байдгийг баячууд ер нь хорон санаатай мó гэх мэт юм сонио шүүслэг хувийн туршлагаас бас хуваалцаж өгье. Мэдээж хувийн туршлага нь минийх болохоор жон замбрааг ярьж магадгүй тийм учраас сүлд нь оруулж байгаа. Окей. За нийгмийн статусны тохиолдол social status signaling гэдэг нь хүн өөрийн үнэлэмж байр суурь нөлөө хэн бэ гэдгээ бусдад дохиогоор харуулах үйлдэл юм. Энэ нь ихэнхдээ шууд хэлэхгүйгээр харин юу өмсөж байна, яаж ярьж байна, юуг онцолж байна, юуг үл тоож байна, ямар хүмүүстэй холбогдож байна гэдгээр дамждаг. Энгийнээр хэлбэл би ямар төвшний хүн бэ гэдгээ үгээр биш зан үйлээрээ харуулах тоглоом. За энэ тоглоомыг хүүхдүүд хүртэл тоглож эхэлдэг. Ийм бага насны 1-2 дугаар ангийн гэдэг ч юм уу те. Тэгээ энэ тоглоомноос хамаарат та нийгэмд ямар байр суурь эзлэх
ажил нь цалин өндөртэй байх уу, багатай байх уу гэдэг ч юм уу те. Боломжуудаас жигдэхгүй юу гэдэг ч юм уу те. Дээрлэхүүлэхгүй юу гэдээ идэр хүртэл шийдэгдчихдэг. Тэгээ Монголд энэ үзэгдэл надад харахад Улаанбаатарт арай нэг арай нэг гайгүй байгаа юм шиг арай хүнлэг байгаа юм шиг санагддаг. Харин жишээ нь Солонгосын Сөүл гэдэг ч юм уу те. Сөүл Солонгос улсад энэ бол аимшигтай юм шиг байгаа. Тэгээ энийгээ бүр ингээд ингэхэн зөв штэ гэдэг ч юм уу. Чи хөөрхөн биш бол хинч биш штэ гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйл Сөүл, Солонгост их үзэгддэг, LA, Лас Вегаст үзэгддэг, Токиод үзэгддэг гэх мэтчлэн юм том аимшигтай хотуудад энэ бол яг надад бол энэ том хотуудын яг энэ үзэгдлийг нь ажиглахад надад бол яг там шиг санагдчихсан. Яг ингээд юм тамд ороод ирсэн юм шиг. Амар муухайсан. Тэгээ хажууд нь Монгол арай энэ дээрээ бас арай нэг тийм арай хүнлэг, арай жоохон хүн чанартай байгаад байдаг болохоор би өөрөө Монголд амьдрах дуртай. Гэхдээ Монголд яг ийм заваан хүрээлэл гэдэг ч юм уу энийгээ бүр үнэхээр токсикоор хэрэгжүүлдэг ийм бүлгэм хүмүүс байдаг. Бараг бүлгэм хүмүүс нь нийгмийн 50-аас дээш хүрч явах боломжтой. Тэгэд энэ хүмүүс бол би тэр хүмүүстэй хязгаарч нийлэхгүй, оролцохгүй амар заваан байдаг, амар тамлаг байдаг. Яг энэ social status signaling гэдэг энэ зүйлд оролцож байгаа хүмүүс үнэхээр сэжиг юм байдаг. Тэгээ би намайг жоохон байхад би ч нэлээд номын хөвгүүд байсан юм чи 10 жилдээ. Тэгээ ангийн охин намаа анзаараад намайг ингээд нүмерд оролцдог байсан. Тэгээд би тэр ангийнхаа охтуудтай би өөр охтуудтай нэмж нийлээд гэдэг бүгд эмэгтэй найзынхаа хүрээлийг би томруулмаар байна гэх тэгэнгүүт манай тэр намайг одоо ингээд нүмертөө оруулсан охтууд болохоор олон эмэгтэй хүмүүстэй зэрэг найзлаа дэмий яд юм хэрэггүй байд юм гэх тэгэж зөвлөдөг байсан амар хөрхөн. Тэд нар болохоор намайг тэр нөгөө нэг яг энэ social status signaling ингээс л хамгаалах гэдээсэн тийм охид байсан юм байлээ. Би ихтэй амар төрүүлээд амар ойлгомжгүй марчлаа зовоочлаар өргөжлүүлээ. За, нийгмийн статусны тоглоом гэж юу вэ? Энэ нь хүмүүс хоорондоо хинэн дээгүүр, хинэн доогуур байр суурьтай вэ гэдгийг тогтоох далд тоглоом юм. Хүмүүс өөрийгөө өндөр харагдуулах, эсвэл бусдыг бага харагдуулах гэсэн үйлдэлүүдийг байнга ихэнхдээ ухамсаргүйгээр хийдэг. Тийм ихэнхдээ ухамсаргүй байдаг. Тэгэхээр амар ядаргаатай чи ингэж байна гэж хэлэхээр шууд үгүй гэдэг, шууд нцаадаг. Яагаад бол үнэхээр л ухамсаргүйгээр хүмүүс хийдэг. Жишээнүүд хүн би сая 5 удаа ресторанд орсон гинэ. Статус өсгөх тохио. Хүн бэ? Тийм газар чи энгийн шүү дээ. Гинэ. Амар кати. Нөгөөгийн статусыг бууруулахад орлого чи тийм лаг биш. Тэ. Тэгсэн чинь хин нэг үйл тоох, хариу удаан өгөх. Би чамаас хин нэг үйл тоох, хариу удаан өгөх гэх. Энийг уншсан чи бүр дургуун өөр урч эхэлж байна. Би чамаас дээгүүр гэсэн чимээгүй тохио. Би ингээд 100 удаа золгүйгээр 100 удаач бас биш юм байна. Золгүйгээр ингээд ийм хүмүүстэй мэдээж нийлэх, найзлах удаа байсан тий. Тэг ингээд миний хийсэн юмыг сонсоо юм шиг жүжиглэх, хариулж мөрөлтэй амар удаж жаад буцаа ухаж мухаж чагаад хариулж мөрөлөх тий. Цохойчмор зүгээр. Тэгээ яагаад хүмүүс үүнийг хийдэг вэ? Нийгэмд байр суурь хамгаалах, илүү боломж ба анхаарлыг авах, бусдын хүндлэлийг авах, аюулгүй мэдрэх. Сэтгэл зүйн нэр томьёогоор status signaling гинэ. Нийгмийн давамгайлал, social dominance. Давамгайлалч бас биш юм байна. Нийгмийн дарангуйл биш, нийгмийн дээрлэл биш. Нийгмийн түрэмгийлэл энэ гэх юм болов dominance гэж тэгж орчуулна. Impression management гинэ. Чиний контентэд хэрэгтэй миний контент л. За би тэгээд дараа нь үүнд оролцдоггүй хүмүүсийг яаж ялгах вэ гэдээ асуусан чинь сонирхолтой нь бүгд энэ тоглоомд оролцдог. Ялгаа нь хэр ухамсартай, хэр чадвартай тоглож байна вэ дээр байдаг. Гэхдээ practical ялгах арга өгье. За би ингээд хуучин бичлэгнүүдийнхээ комментуудыг уншихаар хүмүүс намайг амар эготой гэж тэгээд байдаг. Үүндэр би одоо юу ярьж юм бэ? Намаа нөгөө нэг энэ social signaling буюу юм social тоглоомд оролцдог гэж хүмүүс хардсан болов. Тэгж тийм хүмүүсийг эготой гэдэг юм болов те. Эсвэл эготой гэдгээрээ намайг амар өөрийгөө би гэдэг гэж хардсан болов. Тэгээ миний бодлоор намайг тодорхой хэмжээний social тоглоомд оролцоод байна гэж
бодож ханддаг хүмүүс байдаг. Гэт тэгснээ надтай болохоор би ингээд тэдрээс дээгүүр юм шиг гэдэг ч юм уу те харьцдаг юм хүмүүс их байдаг болоод байгаа. Тэр дундаас амар сөрж гарч ирснээ чи яг үндэ доогор ахгүй юу гэсэн хүмүүс бас мэрсэр гарч ирдэг амар инээдтэй. Тэгээ би болохоор би ерөөсөө энэ тоглоомгүй би зүгээр ажиллаа хийж гин гэсэн байсан. I just work here. Би зүгээр ma'am this is a Wendy's ингээд та Wendy's ороод ирлээ би зүгээр л ажиллаа хийж гэсэн байр суурь бол надад байдаг. Би тэгээ хэрвээ angry гэх юм бол яг өөрийнхөө байр суурийг ихсхий гэх юм бол би амар ингэж өнгөрөх боломжтой юм цэник гэх юм уу те юм зэвсэг ихтэй хүн чинэлэг айлын хүүхөөд гэдэг ч юм уу те гэрийнх нь амар өндөр хэрэгэм зэрэгтэй хүмүүс нэртэй хүмүүс алдартай хүмүүс би тэгээд аав ээжийнхээ нэрийг хэлэх төдийд баг ихэнх хүмүүс ингээд гэд ингээд урд сүгдгөр хэмжээний тийм шалтгаанаар би зориуд гэрийнхнийхээ нэрийг хэлдэггүй амар ядаргаатай байдаг учраас гэх юм уу би зүгээр хүн баймаар байгаа учраас би амар их зантай юм шиг яриад байна. Тэгтээ нэр ингээ би миний аав ээж хоёрыг мэддэг хүмүүс надтай шал өөр харцдаг. Тэгээ шал өөр харцж байгаа гаднаа амар гоё илдэг таатай юм шиг ирнэ дараа нь би тэр хүмүүстэй арай жоохон дотно гэдэг ч юм уу энэ хүн надтай гоё илдэг харцдаг юм байна энэ харцдаг таатай юм байна гэж би бодоод тэр надтай гоё харцдаг хүмүүстэй ингээ арай илүү гүн хөрлөл үүсгэх гингүүт ингээд ааш навирчдаг гэдэг ч юм уу те арай өөр болчдаг гэдэг ч юм уу. Тийм байдаг. Тэгээ би ерөөсөө бас өөрийнхөө ажилдаа надад нэг тийм өрсөлдөөнтэй юм нэг чанар байсан. Би өөрийнхөө ажилдаа өөрийнхөө хийж байгаа ажилдаа би ерөөсөө өөрийнхөө хүч чадлаараа өөрийнхөө хөдөлмөрөөрөө гарна. Өөрийнхөө хөдөлмөрөөр хэрэг амжилт олж чадхаар бол зөвхөн өөрийнхөө хөдөлмөрөөр л олсон амжилт гэмээр байна. Ерөөсөө ингээд аав ээж хоёрынхаа гэр бүлийнхаа нэр дээрээ сууж агаад олсон амжилт гэмээргүй байна гэд би зориуд аав ээж хоёрынхаа нэрийг нуудаг. Гэхдээ ирээдүйд өргөжлүүлснэх нуугаад ах боломжгүй болох өдөр ирж магадгүй гэдэгт бол би мэддэг. Окей, тэгээд тэгээ дээрээс нь би одоо 4 өөр хэлтэй гэдэг ч юм уу. Энд чинь ингээд social status signal ингээд амар хүчтэй штэ тий. 4 өөр хэлтэй гэдэг Монгол, Орос, Япон, Англи гэдэг юм хэлтэй. Орос хэл мэн одоо сайхан мартагдаж эхэлж байна. Би нөө Орос 3-ын хүүхдээсэн болохоор гэтээ уншаад ойлгож энэ төр бол чаддаг хэвээрээ. Чаваас ярих дээр амар за тэр ч яг тэгээд олон улс орноороо илсэн гэдэг ч юм уу. Эн чинь бас нөгөө нэг юм cloud авах юм болчтой шүү дээ. Гэх мэтчил надаа тэгээс яг жихнээсээ авьяастай гэдэг ч юм уу. Амар авьяастай зурж мурдаг гэдэг ч юм уу те. Гэт иймэрхүү юмуд social status нэмдэг. Тэгээс надад social status хасдаг зүйлсүүд мэдээж би. Жишээ нь бол би fashion загвар өмсөж байгаа хувцанд нэг анхаардаггүй гэдэг ч юм уу те. Жохон хобо маягийн, жохон гудамжны хүн маягийн гүс мүс харах юм бол ингээд зайхан арчилгаа мэдээж дутсан бэрийн. Тэгээ миний хумс маникюр ингээд мухалцсан. Ч гэсэн тоохгүй нэг гадуур засахгүй яваад л байдаг. Видео тоглоом тоглолдог гэдэг ч юм уу те. Энэс social status бууруулах боломжит нөлөө. За бас дээрээс нь corporate ажил гэдэг ч юм уу хийгээгүй. Тэгээд ажиллаагүй амар болон gap year гэ ажил хийгээгүй олон жил болсон юм. Миний нөгөө юуг харах юм бол ажлын түүхийг харах юм бол ажил хийгээгүй ингээд зүгээр гэртээ хийцгүүрсэн амар их за гэрээсээ гардаггүй хүнтэй нийлдэггүй гэдгээс ингээд бууруулах юм нөлөөнүүд байгаад байгаа гэх мэтчлээ. Тэгэхээр би бол энэ тоглоомыг тоглох юм бол лана гэдэг бол би мэдэрдэг. Амар их цантай юм болсон уу. Гэтэ тоглохыг хүсдэггүй. Яагаад бол энэ тоглоомыг тоглох нь амар заваа мэдрэмж төрүүлдэг ингээд юм. Тэгээд тэрэндээ ингээ баригдаад ингээ амар заваа. Ер нь бол амар заваа санагддаг. Гэтэ тэгэхээр тийм болохоор би энэ тоглоомыг өөрийгөө тоглох дурггүй хүн тоглодоггүй төрлийн хүн гэж би өөрийгөө дүгнэх байхгүй юу. Тэгсэн чинь ChatGPT болохоор сонирхолтой нь бүх хүн энэ тоглоомд оролцдог гэсэн байна. Миний бодлоос эсрэг зүйлийг гаргаж ярьж байгаа. Тэгэхээр энийг бүгдээрээ уншаад танилцъя. Идэвхтэй тоглогч. За, идэвхтэй тоглогч нарын талаар тоглоом байгааг мэддэг, санаатай тоглодог. Шинж ярианда subtle буюу зөөлхнөр өөрийгөө байрлуулах зүйлсийг хийдэг. Энэ амар заан зав. Энэ
тоглоомыг тоглодог хүмүүс дундаас бүгд ингээд энэ одоо би ингээд ярангуут энэ тоглоомыг тоглодог хүмүүс ингээд бүгдээр ингээд юм хамраас өгцөн ингээд чи өөрөө ингэж утсан ингээд ийм бүли төрлийн охин гэдэг ч юм уу те ингэж та бүхэнд бодогдож магадгүй гэтээ үгүй заяа. Яг энэ тоглоомыг хамгийн зөвүүн тоглодог, хамгийн өндөр түвшин тоглодог, хамгийн заваан тоглогч нар нь хүн болгонд таалагддаг nice төрхтэй байдаг. Nice imageтэй, nice охин imageтэй байдаг. Яг Солонгосын K-драмаг бод. Тэгэх юм бол Солонгосын K-драмаг бодох юм бол ингээд амар юм өндөр түвшний хэрэгэн зэрэг одоо биш. Солонгосын K-pop idol-уудыг бод. Солонгосын K-pop idol-ууд цаанаасаа бизнесээсээ менежер маркетингасаа энэ тоглоомыг хамгийн өндөр зэрэглэл тоглохыг шаардагдсан байдаг. Тэгэхээр K-pop idol-ууд ингээд ийм их цантай харагдаж болдоггүй те ингээд ийм хаан заа сайн мэн үү баярлаа. Хаан тийм ингээл хүн болгонд ингээд юм найрсаг гэдэг ч юм уу те хүн болгонд таалагдахаар хүн болгоны найз байж болохоор найз охин байж болохоор гэдэг ч юм уу. Гэт ингэж амар EQ өндөртэй байдаг байдаг. Эдгээр тоглоомын хамгийн өндөр түвшний тоглогчид, хамгийн аимшигтай тоглогчид байх боломжтой. Тэгээ мэдээж энэ дундаас яг жинхнээсээ nice хүмүүс бас би тийм ээ. Тэгэхээр ингээд яг тэр тухайн хүн nice хүн болгон хорон санаатай гэсэн үг биш те. Гол нь энэ чинь гаднаа харагдаж байгаа биш яг хүнийхэн дотор санааг нь бас айгүй онж харж ийж энэ хүн тоглогч мөн үгүй юу гэдгийг шийдэх боломжтой. За идэвхтэй тоглогч хизээ даруухан хизээ доминант байхаа сонгодог. Тийм ээ. Дараагийн point хизээ даруухан байж мэддэг. Гэт амар даруухан гэт энэ манай нүү юм байж штэ гэж хэлж болохоор тий. Манай охин шиг л охин байж штэ гэж хэлж болохоор гэдэг ч юм уу. Тэгээ би дандаа эмэгтэй хүмүүс төр жишээ хараад болохоор ингээд зөвхөн эмэгтэй хүмүүсийн зүйлийг хийд юм шиг санагдаж болно. Гэхдээ үгүй. Ийм нэг бичлэг байна. Power and Women in Hookup Culture, my dissertation гэдэг энэ доктор сэтгэл зүйч эмч доктор Ана Юдин гэдэг эмэгтэй армени эмэгтэй доктороо хамгаалахдаа зөвхөн нэг сэдвийг судалсан. Энэ болохоор hookup culture гэдэг ийм зүйлийг судалсан. Энүүгээр олж мэдсэн зүйлсүүд нь эрэгтэй хүмүүс энэ тоглоомыг яаж тоглодог вэ? Эрэгтэй хүмүүсийн тоглоомонд эмэгтэй хүмүүсийг яаж ашигладаг вэ? Гэдэг талаар декретээ авах гэдэг болов уу те dissertation хийсэн байгаа. Тэгээ энэ амар dark гэдэг. Энэ эрэгтэй хүмүүс энэ тоглоомыг яаж тоглодгүй гэдэг нь амар dark. Тэгээ энэ бичлэгийг үзэх юм бол энэ бичлэг бүтэн плейлист байгаа. За би өөр сэдв ярьчлаа. Энэ сэдвийг ярьж багцлж гас ингээд яриад холдуулчаа. Тэгээд санийхаа түрүүний ярьжсэн юм үргэлжлүүлээ. Гэтэ энэ далийн сэдв нь болохоор эрчүүд энэ тоглоомонд яаж оролцдог вэ гэдэг нь. Тэгээ мэдээж гаднаас нь харах юм бол эрчүүд нөгөө хэрэгэм зэрэг байр суурь, мөнгө санхүү, машин, цаг гэдэг гэх мэт иймэрхүү юмар тоглодог. Гэхдээ илүү токсикууд нь эмэгтэй хүнийг энэ тоглоомныхаа багаж хэрэгсэл болгодог. Тэгэд ямар эмэгтэй хүнтэй унтахгүй байх гэдэг ч юм уу те. Тэгээ үүнээс болоод эрэгтэй хүмүүсийн тоглоомын тоглодог арга барилаас нь болоод эмэгтэй хүмүүс өөрийгөө хамгаалахын тулд бардан бай гэдэг үгийг гаргаж ирсэн байдаг. Бардан бай. Ингээ бити ингээд ирчүүдтэй унт ихэмсэг бай, үнцэнтэй байга тий. Гэтэ энэ бүр амар аюултай зав. Энэ бичлэг бүр амар зам бичлэг байсан. Би энэ бичлэгийг үзчихэд энэ судалгааг олж сонсчод би ингээ бүр үнэхээр триггер авч ирсэн. Амар зам бичлэг байсан. Энэ нэг ирчүүд ингээд эмэгтэй хүмүүсийг ер нь бол ингээ үнцэнтэй эмэгтэй, үнцэнгүй эмэгтэйгээ хуваачдаг. Тэгээд үнцэнгүй эмэгтэйтэй унтсан эрэгтэй хүн бас дагаад ингээ хүч чадал үнцэн буурчдаг бусад эрчүүдийнхаа нүдээр. Гэхдээ тэр тухайн үнцэн буурсан эрэгтэй үнцэнээ буцааж авахын тулд тухайн үнцэнгүй эмэгтэйгээ найзуудтайгаа хуваалцаж болдог гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ нь тэр тухайн эмэгтэйгийн консент буюу тухайн ингээд үнцэнгүй гэж байгаа эмэгтэйгийн зөвшөөрлгүйгээр өөрөө мэдлгүйгээр тэр эмэгтэйг найзуудтайгаа хуваалцах, зураг мургийг хуваалцах, биеийг нь хуваалцах, тохиролцож уулзах гэдэг ч юм уу тий. Иймэрхүү юм тохиож болтой. За тэгээ энэ аюулд нэрвэгдэх боломжтой зөвхөн үнцэнгүй эмэгтэй хүмүүс биш. Энэ яг юм судалгаатай зүйл байгаа байхгүй юу? Яг эмч хүн судлаад ингээд цаас болгоцсон, бичиг баримт болгоцсон.
Тэгээд энэ аюулт зөвхөн үн цэнгүй эмэгтэй хүмүүс өөртөө аюултай гэхээс илүүтэйгээр үнц хамгийн топ эмэгтэйчүүд ч гэсэн өөртөө аюултай. Яагаад бол хамгийн топ эмэгтэйг олоод унтцсан эрэгтэй хүн өөрөөс топ эрэгтэй болдог. Тэгээд нэмж үнцэнэ хэсгмээр байвал тэр топ эмэгтэйгээ нэг бол ингээд те ариун байдлыг нь хамгаалаад чи бити өөр эрэгтэй хүндээ уулздаг ч юм уу те чи битгий наад зургаа ингээд шеэрлэгдэг ч юм уу. Тэр нь өөрийнх нь үнц нь өөрийнхөө медалаа ингээд цэвэрхэн байлгах гэдэг нь штэ гэж болдог. Эсвэл эсрэгээрээ тэр эмэгтэйг бас найзуудтайгаа уулзаж болдог. Хаа би юм гоё юм чанартай шүүс, чанартай жимс олоод авцсан. Би жимснээ сайхан хуваалцсан найзуудаа андаа миний бро ингээ миний эмэгтэйгээс ид гэдэг ингээ миний эмэгтэйгээс амс гэдэг ингээ ингэж сууж болдог. Тэгээд тэрнээс тэр тухайн эмэгтэйгийн зөвшөлтсөл хамаагүй байдаг. Ер нь л тэр тухайн эмэгтэй хүсэж ийн хүсэхгүй байна уу? Үүнд оролцож ийн оролцож ийн хамаагүй байдаг заяа. Тэгэхээр хэрвээ эмэгтэй хүн та ерөөхдөө ийм ирчүүдээс хол баймаар байвал ийм тоглоом тоглодог өөрөө бити ийм тоглоом тоглодог юм байна. Өөрөө ерөөсөө энэ тоглоомыг бити тоглоё. Social status signaling гэдэг те нийгмийн байр суурь энэ төр гэж ингэдэг энэ тоглоомд өөрөө бити оролцсон. Энэ бол хамгийн баттай арга. Яагаад гэвэл ийм ирчүүд энэ тоглоомыг тоглодог ирчүүд тоглоомыг тоглодоггүй эмсэд дургу байдаг ийм volatile гэдэг ч юм уу те ингээд тэр тухайн ингээд нэг эмэгтэйтэй хамт аживэл ингээд тэр тухайн эмэгтэй нь өөрийг нь бас ингээд бусдад гой харагдуулж чаддаг мэддэг тоглоомоо яаж тоглохоо мэддэг ийм эмэгтэй хүмүүс л байхыг хүсдэг. Бие ингээд цэвэрхэн цэмцгээр авч явдаг гэдэг ч юм уу эсвэл яг тогтсон имижээ барьж авч явдаг эмэгтэй хүн гэдэг ч юм уу. Ийм хүмүүс дуртай байдаг. Харин ингээд тогтсон имиж байхгүй ингээд ийм маш олон өөр төрлийн юм хийдэг гэдэг ч юм уу те. Хаяа ууртай хаяа даруухан. Тэгээ тэр нэг юм ойлгомжгүй гэдэг ч юм уу ингээд тоглоомонд оролцдоггүй хаяа амар гоё цэвэрхэн цэмцгэн өмсөн тэгснэ хаяа болохоор яг гудамжны юм шиг уцлан гэдэг ч юм уу. Ингээд зүгээр л өөрийнхаараа ингээд амьдралаа амьдарч байгаа хүмүүс чинь ингээд амар юм volatile буюу ийм ойлгомжгүй болчдөг. Ийм social signaling тоглож байгаа хүмүүсийн хувьд ингээд ийм ойлгомжгүй болцсон хүмүүстэй энэ тоглоомыг тоглож байгаа хүмүүс нийлэх, найзлах, хамтрахаас ийм зайлсхийдэг болчдөг. Яг л айгу өөрсдийнх нь үнцэн нэрсэлтэй болохоор. Тийм тэгэхээр эмэгтэй хүн та өөрийгөө ийм заван таны ингээд зураг мургийг таны хүсэлгүйгээр шеэрлэх гэдэг ч юм уу те ийм ирчүүдтэй холбогдмооргүй байвал өөрөө анханасаа энэ тоглоомд бити оролцоорой гэж зөвлөж байна. За бас энэ тоглоомд оролцдог хүнтэй найзламааргүй байвал та өөрөө бас бити оролцсон гэж зөвлөж байна. Окей, за ChatGPT-г сайхан үргэлжлүүлж уншъя. Жохон замбраагүй орчлоо. За идэвхтэй тоглогч бусдын хэлсэн үгийг статусын өнцгөр уншдаг гэдэг чинь. Хариу үйлдэл нь тооцоотой. Дандаа тооцоотой. Жишээ vibe. Идэвхтэй тоглогчийн талаар ярьж байна. Тэр хүн намайг доош нь хийж байна. Би одоо ингэж тэнцвүүлнэ. Гинэ. За автомат тоглогч гэдэг нь болохоор unaware player гэхэлэр одоо өөрөө энэ тоглоомонд оролцож байгаа гэдгээ мэдэхгүйгээр тоглодог тоглогчийн гинэ. За оролцож байгаа ч өөрөө анзаарахгүй. Жишээ нь байнга өөрийгөө батлах гээд байдаг. Би ч бас гэл би бол гэл тэгэх гээд байдаг те. Хүмүүс намайг энтэй андуурдаг гэж магадгүй. За бусдыг санамсаргүй доош нээждэг. Шүүмжлэлт эмоционал хит реакц үзүүлдэг. Шүүмжлэлт амар ингээд өөртөө тусгаж авдаг гинэ. За яагаад хүмүүс надад ингэж хандаад байна гэж гайхдаг. Би нэр төстэй ч юм уу энэ гэж бодлоо. Би болохоор аутизмтэй. Бас ADHD те. Тэгэхээр аутизм ADHD хүмүүс үүнтэй төстэй юм санагдах боломжтой. Гэтэ тэрэн зүгээр үүний шинж биш аутизм ADHD-ийн шинж байдаг. За жишээ vibe. Автомат тоглогч нар өөрийгөө хамгаалж байна гэж боддог ч actually яг үндэ статусын тэмцээнд орчихсон байдаг гэдэг чинь. Окей, тоглоомоос цухтаагч оролцохгүй гэж оролддог гинэ. Шинж надад статус падгүй гэж хэлдэг. Би ямар утас барих нь хинт чамаагүй гэдэг ч юм уу те. Би хинтээ нийлэх хинт чамаагүй гэж ярьдаг. Гэхдээ хамаатай бололтой гэж хэлж байгаа. За маргаан хүчний динамикаас цухтдаг, маргаанаас цухтдаг. Окей. Ихэнхдээ өөрийн статусаа өөрөө доош нээдэг. Энэ ч сонирхолтой юм те. Хүчтэй хүмүүсийн дэргэд жижигрээд явчихдаг. Үнэн тоглоомоос гарлаа гэж боддог ч ихэвчлэн доод байрлалд орчихдог гэдэг юу чааваасаа. За номер 4. Байгалийн өндөр статус, natural high, цаанаасаа өндөр статустай байдаг хүмүүс гинэ. Тоглож байгаа нь харагддаггүй. Шинж тайван, яарахгүй, бат байр суурьтай. Батлах шаардлагагүй
байдаг. Гэтэ энэ надад олж үжигсэг санагддаг гэж бодож байна. Эсвэл нэрнгээс амар баян гэдэг ч юм уу те. Бусдыг доош хийхгүй мөртлөө өөрөө доош ордоггүй. Presence өөрийн биеэ авч явж байгаа байдлаараа би хангалттай гэдгийг мэдрүүлдэг. Ямар ч өрөөнд орсон байр суурь нь алдагддаггүй гэнэ. За миний хайж байгаа гол ялгаар яг жижиг төхөн дээр тригger. За тэгэхээр дараа нь миний асуусан зүйл болохоор өөртөө өөртөө ба амьдралдаа сэтгэл ханамж дөрөв хүмүүс үүнд энэ тоглоомонд яаж ханддаг вэ гэж асуусан. За тийм болохоор тоглогчийн юм дөрөв төрлөд ChatGPT хэлсэн байна. Гэтэ энийг бол би бас яг ийм 100% лаг гэдэг ч юм уу те яг сэтгэл зүйчээр тодорхойлсон баталсан зүйл гэж би хэлэхгүй. Энэ бол зөвхөн ерөнхий ойлголт өгөх зүйл. Яагаад бол ChatGPT голцоо иймэрхүү юм дээр онлайн орчинд байгаа ингээд хин хүссэн хүмүүсийн хэлсэн зүйлсүүдийг ингээд нийлбэрийг нь гаргаж ирээд хэлж өгдөг. Тэгэхээр яг сэтгэл зүйч нар, сэтгэл судлаач нар үүнтэй бас санал зүрх боломжтой байдгийг би анхааруулж өгье. За одоо болохоор яг жихнээсээ өөртөө би болохоор ингэж боддог байхгүй. Энэ тоглоомд оролцож байгаа хүмүүс нь ингээд өөрийн хувийн үнэлэмж нь амар юм тэнцвэртэй биш хүмүүсийн тоглоомд оролцсон болов уу гэж би боддیں۔ Өөртөө амар ихтгэлтэй те би ингээд одоо юу ч хийхгүй байсан ч гэсэн би үнцэнтэй гэдэг ч юм уу. Ийм гоё юм баттай суурьтай хүмүүс болохоор энэ тоглоомонд оролцдоггүй, тоодоггүй, нэг ач холбогдол өгдөггүй юм шиг санагддаг. Тэгээд би энэ талаар ChatGPT-ийн бодлыг асуулаа. Тэгээ миний за гол үнэ өөртөө үнэхээр итгэлтэй дөрвөн хүмүүс энэ тоглоомыг үгүйсгдэггүй харин түүнийг өөрсдийг нь удирдуулахгүй гэх нэг амар сонир монголоор чижээ. Үгүйсгдэггүй гэхдээ үүнд удирдуулагддаггүй. Окей. Тэдний хандлага core mindset гэнэ. Энэ ChatGPT-ийг ярьж байгаа тал нь жоохон айлгүй байгаад байна үгүй юу? Эсвэл би зөвхөн тэгэж бодоод байна. Окей. За статус бол бодит зүйл. Гэхдээ миний үнц нь үүнээс хамаарахгүй. Тэг би яг ингэж боддог болсон байгаа. Ялангуяа толинцглаа хийх босноо. Толинцглаа хийх тусам би өмнө нь номер 3 байсан баха. Толинцгал хийдэг болохоос өмнө номер 3, номер 4, 2-ын дунд байсан байх гэж бодож чинь би өөрөө. Тоглоомоос цухтаад тэгснэ байгалийн өндөрлөл бас энэ хоёрын би яг гэдэг энэ хоёр дээр байсан гэж би өөрөө бодож байна. Ингээ бодоо эргүүлээ бодглохлоор би өмнөөс амар лаг инфлюенсер ингээ найзуудтай найзлахтаа манай тэр найзууд дамаг эхлээд ингээд надтай ингээд амар гоё харцдаг байсан. Тэгээ надтай найзлахын хэрээр би чи ингээд статусаа өөрөө доош нэдэг. Би ингээд нэг удаа уулзахтаа ингээд усанд орохгүй яг нэрийг гуйлах шиг хөцлөөд ингээд уулзсан байхгүй найзуудтайгаа. Яагаад гэвэл тэр залуугийн найз охин нь тэр залууг надаас жоохон харамлах гэдэг байсан заяа. Тэгээ би нэг инфлюенсер найзтайгаа эрэгтэй найз ахгүй. Найз охинтой. Тэгээ амар инээдтэй заяа. Би ингээд тэр инфлюенсер найзуудтайгаа уулзахдаа ингээд ивент болоод уулзсангууд би мэдээж ингээд чадхаараа гоёод амар ингээд гоё арчаатай цэвэрхэн амар гоё сонирхолтой фэшнлэг урлаглаг фэшнлэг болоод ингээд яг гоё зураачтай сонирхолтой зураач төрхөөр очиж уулзж байгаа шүү дээ. Угаасаа ивент хэмжээнд тэгээд надад тэр нь би хүмүүс таалагдах зорилгоор биш би угаасаа хаяа дресс ап их амар дуртай. Юм сонин содон хувцсны сонголтод орлоод ингээд сонин содон нүрийн бодолт их угаасаа дуртай. Статусны төлөөч зүгээр л дуртай надад гоё учраас. Тэгээд тэр нь санаандгүй амар гоё дөрөвдөх төвшнийх юм шиг санагддаг хүмүүст сэтгэл төрүүлдэг байж болцсошгүй. Тэгж уулздагаас аахгүй. Тэгээд тэр найзуудтайгаа татнасаж мотносоо тэгээд хамт ингээд нэг ажил хийдэг болж молоод хамт нэг бизнес босгоод тэгж мэгсэн байхгүй юу. Тэгээд нэлээд дотно болж байгаа штэ. Ингээд нэлээд ингээд маск энэ байхгүй гэдэг ч юм уу те. Ингээд ажлын хүрээнд гэтгэлээр илүү дотно болоод эхлэнгүүд би ингээд биеэс сул тавиад тэгээд дээрээс нь тэр миний найзлжсэн залуугийн найз охин нь жоохон хартаад ч байгаа юм шиг харамлаад ч байгаа юм шиг их сонин vibe найз охиноос нь гардаг байсан байхгүй. Тэгээ би найз охинтой бас найзлахыг хүсдэг. Тэгээ тийм болохоор би тэр залуутай хоёулахнаа уулзахдаа ус мусанд орохгүй ингээд нэлийн гуйлагчин царилаад уулзсан байхгүй. Тэр нь болохоор миний хувьд би нэгт угаасаа тэр нь надад тухтай байсан. Хоёрт би ингээд би гоё хувцслаад байгаа нь чиний төлөө бишээ гэдэг юм. Тийм дохио байсан байхгүй. Би ингээд амар гоё хувцлаад байдаг. Гэхдээ ингээд чамайг өөртөө татах гэж биш.
Тэр ингээд тэгээ би чиний яаж ингээд цариамутаагаараа эмгтэй чанараа алдаад ингээд уулзах надаа окей гэд тийм л санаатай зүйлсэн байхгүй. Би бас угаасаа зөндөө ирчүүдтэй найзалдаг учраас ирчүүдийн хажууд ингээд ирчүүдтэй хоёулахнаа уулзахдаа би эмгтээлгээр биш ингээд юм замбраа аль болох юм attractive буюу аль болох юм filthy gamer буюу те аль болох юм өөрөө бандлаг болоод очиод уулздаг гэх юм уу те. Тэгээд сурцсан байсан би угаасаа. Тэгээд тэрнээс хойш миний яг статус унсан. Би ихтэй өөрөө надад статус байсан гэж би мдээгүй байсан. Би болохоор тэр хүмүүс зүгээр зүгээр айгүй нөхөрсөг хүмүүс нэгт хоёрт надтай ханг аутлах туртай учраас надтай гоё харьцаад байна л гэж би боддог байсан аахгүй юу. Тэгсэн чи яг тэр үед явдлаас хойш би яг миний статус нь унсаа гэд сонио ингээд нэг юу ч болоогүй хахад ингээд над руу үг хаях гэдэг ч юм. Тэгдэг болцсон байсан. Ингээ би тэгээ бүгдээрээ тэр явдлаас хойш би тэр найзын хүрээлийнхаа нэг охинтойгоо гэрт ингээ уулзаа байжсэн. Тэр охин болохоор гэртээ мууртай. Тэгээ тэр хоёр эрэхтэй найз тэгээ эрэхтэй надад хартах гадаад харамлах гадаад их юм шиг тэр найз охин ингээд ураад бүгдээрээ дөрүлээ board game тоглоё гэдээ дуудсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь найз охин нь ингээд тэр муур гэртээсэн муурыг ингээ амар эрхлүүлээд тэр мууртай амар тоглож исэн. Тэгээ тэр муур тэрэнд нь амар дуртай байсан. Тийм тэгээд дараа нь тэр охин болохоор амар хүн болгоны үдэн дээр ингээ би ингээ муур эрхлүүлж чаддаг гэдэг ингээ гайхалтай ингэдсэн байхгүй юу. Тэгээд би дараа нь болохоор ингээ буланд очиж жагаад ингээ бүгдээрээ өөр хүмүүс ингээ өөр өрөөнд ахт ингээ мууртайгаа хоёулах тэр мууртай нь хоёулахнаа байхт ингээ ингээ муурыг эрхлүүлчихсэн байхгүй юу. Газар ингээ сууж муцаа. Тэгээд тэгсэн чинь өө нэг манай эрэгтэй найз өрөөнд орж ирээ. Бид хоёрыг ажиллажсэн аа. Наад муур чинь чам дуртай биш ах шиг байна гэснээр яваад үтیں۔ Тэгээ би яг тэрэн дээр энэ ингээд зүгээр анзаараад хэлсэн зүйл биш. Энэ яг нэг хортой гэдэг ч юм уу те. Ингээд нэг юм учиртай л юм хэлчлээд нэг тийм даалт санаатай л юм хэлчлээд гэх надаа ингээд юм амар цаваа мэдрэмж төрж ирсэн заяа. Тийм ээ. Тэгээд тэгсээрээ би тэр хүмүүстэй нийлэхэ болж исэн байдیں۔ Тийм ээ. Би яагаад энэ талаар яриад эхэлсэн бэлээ. Тэгэхээр би энэ хоёрын голд ингээд хэлбэлцээд байт юм шиг санаж байна. Тэгэхээр толинцгал хийж мэдэг болохоос өмнө мэдээж миний хувийн үнэлэмж өөртөө итгэл одоогийн төвшөнд бол биш байгаа шүү дээ. Мэдээж юм хэлбэлцэлтэй энгийн хүн шиг хэлбэлцэлтэй байгаа. Тэгээ хэлбэлцэлтэй байх үед би чаавас тоглоомоос цухтаач бас энэ хоёрын дунд байсан болов уу гэж бодож байна. Тэгээ одоо би өөртөө амар итгэлтэй болцсон чинь энэ зүйл байдаг гэдгийг анзаардаг. Хаяа мэй ингээд толинцгал хийж хахад хүмүүсээс бас анзаардаг. Толинцгалын хичээлд мэн сууж байгаа хүмүүсээс анзаардаг гэдэг ч юм уу те. Эсвэл инстаграмаар над руу чат бичиж байгаа хүмүүсээс бас бичлэгний YouTube комментуудаас ингээд анзаарагддаг. Би ихтэй анзаарчаад шүүж мөхгүйгээр за гэл өнгөрүүлдэг болчиход байгаа. Триггер мэгэр авдаггүй. За окей. Тэдний core mindset. Окей. Статус бол бодит зүйл. Гэхдээ миний үнц нь үнээс хамаарахгүй. Тэг би ингэж боддог болсон. Тэг угаасаа энийг миний коуч бүр ингээд 7-8 сарын турш 7 хоног болох ингэж үнц нь өөрөөсөө мэдэр, үнцний зүрхнээсээ мэдэр ингэж байг гэж над коучлуулсан. За би oh my god гэтэл. Окей. Тэг энэ хүмүүс тоглоом байгааг харна. Гэхдээ орж өөрийгөө батлах гэж улаарахгүй. Орсон ч сонголтоор орно реакцаар биш. Тийм би бол орохгүй байх гэж бодож байна. Уусаа амар заваа байдаг. Яг яаж ялгаар тэр тоглоом дотроо орсны дараах мэдрэмж өөрөө заваа байдаг. Очоод тоглоомдоо ороод ялсан ч заваа мэдрэмжтэй юм ялалт шиг мэдрэгддэггүй. Ялагдсан ч гэсэн муухай мэдрэмжтэй байдаг. Энэ тоглоомд оролцохлоор яг яаж ялгардаг гээ. Өөрийгөө батлах шаардлагагүй. Би хинбэ гэдгээ батлах гэж оролддог. Амжилт мөнгө чадвараа шахаж гаргахгүй. Дотоод vibe нь хин ойлгоно гинэ. Окей. Бусдын дохионд хариу үйлдэл өндөртэй биш. Хин нэг нь доош хийх орлого хийлээ. Тайван хүлээж авна эсвэл бүр ignore. Би тайван хүлээж удаа гэж хэлэхгүй. Хүн ингээд улаан цаа намаа доош хийх гэдэг юм бол би ингээд чи яагаад намаа доош хийх гэдэг аа гэдэг ч юм уу. Энд яг юу тохиогоод байна гэ би ямар ч лээс ноцтой хүлээж авдаг. Яагаад гэвэл ингээд хинч нөгөө өөр хүнийг доош нь хийх орлого хийх ёсгүй гэж би боддог. Хинч тэгэх ёсгүй. Тийм ирэх байхгүй гэж би боддог.
Энэ бодол буруу гэж уулзахгүй. Гэтэ одоохондоо би тийм бодолтой байгаа. Яагаад? Учир нь тэдний статус гаднаас биш дотроос тогтдог. Гэхдээ яагаад ингэж нэгнээ доош нь хийнэ гэж why? Ингээ шүүмж гэдэг чинь нэг зүйл. Доош нь их гэдэг чинь юм ирэх мэрхэнд халдаад тэг хүний үнцэнд нь халдаад юм. Амар мутгагүй зүйл. Тэгэхээр үүнийг бол би дандаа ингэж чаленж хийдэг. Хүн ингэж нэгнээ доош нь чамлж чи яагаад ингэж аа? Наа чи амар зовоон байна гэдэг ч юм уу те. Би бол тхийг одоохондоо үнэлдэг. За номер 3. Өөрсдөө статусыг өсгөдөг булаацал тахгүй. Өрөөнд орж ирэхэд хүмүүс тайвширдаг. Яриаг дээш нь татдаг. Бусдыг жижигрүүлэхгүй мөртлөө өөрсдөө доош орохгүй. Энэ бол secure dominance гэнэ. За номер 4. Тоглоомд орсон ч цэвэрхэн тоглодог. Хэрэгтэй үед хил хязгаар тавина. Хүндлэлгүй хандвал шууд засна. Гэтэ өш хонзон эгоны тулаан хийдэггүй. Vibe надтай ингэж харьцаж болохгүй гинэ. Товчлог hardcore truth гинэ. Hardcore өнө өөртөө ихтэй хүн статус хөцөлддөггүй. Гэхдээ статусаа олдохгүй. Тэд би дээр чи доор гэдэг тоглоомд болохгүй. Гэтэ чи намайг доош нээж орлогыг чимээгүй тасалдуулж чадна. Надаа ийм байхын асуудал нь хүмүүсээс жоохон тусгаарлах гэдэг ч юм уу те. Ингээд ийм статус хөөхгүй чиний над руу дайрах гэсэн орлого би чимээгүй таслан маслан гэдэг ийм үзэл бодол надаа ямар мэдрэмж төрүүлдэг вэ гэхээр ингээд ийм амар ийм хитрхи хүмүүсээс тустаах гэдэг юм шиг санагддаг. Тэгээд зөвхөн би чанартай хүнтэй л харьцсан гэдэг ч юм уу те. Ингээд ийм амар ийм тусгаарлалтын нэрийг надад мэдрэгдээд байдаг. Гэтэ энэ нь миний өөрийн бодлын алдаач гэж магадгүй. Би өөрөө болохоор бүх төрлийн хүнтэй харьцах дуртай. Хумхын орд болоод ч тэрүү тий. Бүх төрлийн хүнтэй харьцах дуртай. Амар эготой хүнтэй ч харьцаад ингээд тэр хүн яагаад нэгээд байна гэдгийг харах дуртай, шинжих дуртай. Ядуу хүнтэй, баян хүнтэй, амжилттай хүнтэй, амжилтгүй хүнтэй, ажилсаг хүнтэй, залхуу хүнтэй гэдэг ч юм те бүгднтэй нь би ер нь л харьцах. Одоо сонирхолтой байдаг. Тэгээ миний аутизмын тусгай сонирхол hyperfixation зөв хүн гэдэг зүйл яадаг. Би хүн гэдэг зүйлийг амар сонирхдаг. Хүн ер нь яагаад ингэдэг, юу бодоод, энэ хүн юу бодоод байна, энэ хүн ямар чанартай гэх тийм зүйл би бүр амар сонирхдаг. Окей, тийм ээ. Тэг үүн дээр нэг сонирхолтой юм хэлэх юм бол маш олон ийм статус хөөдөө гэдэг ч юм уу тийм үнэлэмжийн тоглоомд оролцдог хүмүүс яаж хийж байгаа л нийгэмд өндөр байр сууринд очсон байдаг. Улс төрч гэдэг ч юм уу тийм компани захирал махирал гэдэг ч юм уу яаж модель гэдэг ч юм уу алдартай дуучин рэпер гэдэг ч юм уу яаж хийж байгаа л өндөр түвшинд очсон байдаг. Тийм болохоор нийгмийн өндөр түвшинтэй баян амжилттай хүмүүсийн баггүй хувь нь энэ тоглоомыг сайн тоглодог хүмүүс байх магадлалтай. Тэгээд би болохоор энэ тоглоомыг тоглодог хүмүүс бүгдээрээ үнэлэмжийн үн цэнийн тал дээр гэмтэлтэй хүмүүс гэж би харах гэдэг. Өөрийнхөө үн цэнээ өөрийнхөө дотроос биш ингээд гаднаас л авах гэдэг шүү дээ, тий. Тэгээл ингээл үн цэнээ нэмэгдүүлэхийн тулд өндөр байр суурь их мөнгө дагагчд гэдэг ч юм уу гэж амар хөөдөг гэдэг ч юм уу. Тэгээ үн цэн гэж юу юм бэ? Үн цэн гэдэг чинь хүний амьдрах эрхийн талаар л байдаг. Амьдрах эрх. Үн цэн ихтэй бол амьдрах эрх ихтэй. Үн цэн багтаа бол амьдрах эрх байхгүй гэдэг ч юм уу. Тэгэхээр үн цэн гэдэг чинь үнэхээр айхтар зүйл мөн. Хүн өөрийнхөө үн цэнийг мэдэрч чадахгүй бол за би ер нь амиа югөт хийдөө гэдэг ч юм уу. Тэ ингээд тэгэх бодлууд хүртэл ойр орхон орж ирэх болцдог. За тэгээд үүн дээр бас миний хэлэх зүйл болохоор маш олон хүмүүс баячуудыг энэ дээр би Twin Flames University Jeff-ийн талаар юм ярмаар байна. Хүмүүс ингээ үүнээс ийм зүйл түгээмэл байдаг учраас хүмүүс нөгөө баян улсуудыг бүгд эготой гэдэг ч юм уу те бүгд энэ тоглоомыг тоглодог гэж бодох гээд байдаг. Тэгээ баячууд бүгдөө ингээд ийм хамраас өгсөн. За тэгээд ийм тэ ингээд бусдыг ялгаж малгасан. Тийм гэж харах гээд байдаг. Би чи зураг гаргаж ирж байна. Гэтэ энэ үнэн биш. Энэ үнэн биш. Би зөндөө олон баян хүмүүстэй уулзч чад гэдэг ч юм уу. Тэгээ манай аав ч хоёрч өгсөн. Чинэлэг эхлээгүй байж мэднэ. Гэхдээ чинэлэг
амьдралдаа ихэнхэн амжилтыг хүлээж инэл өгсөн. Тэгээ тэр хүмүүс дундаас манай аав ээж бол яг энэ тоглоомыг амар ингэж ягштал тоглодог хүмүүст манай аав ээж дуртай байгаагүй. Манай аав ээж ингэ дуртай байгаагүй. За гэл эвтэйхэн цогцоолоод өнгөрөөх гэдэг ч юм уу те. Тэгээд энэ тоглоомыг тоглодог хүмүүсийн гарт ер нь бол жоохон хохирсон гэдэг ч юм уу. Тэгээд зөвхөн манай аав ээж хоёр гэлтэхгүй бусад миний ажиглаж исэн ийм баян хүмүүс тэгээд энэ зураг одоохондоо амар дали зураг одоохондоо хаач. За баячуудын ертөнц ямар байдаг вэ? Тэр нөгөө нэг Шангрила дотор хэдэн охид нийлж агаад нэг охиныг ингээ шалдал гэж хүчлээд бүлийцээр тохиосон тийм үү. Тэгэд энэ нөхцөлд оролцоотой хүүхдүүд дандаа баян айлын хүүхдүүд байсан. Тэгээ үүнээс нөгөө л нэг орчлонгийн хүүхдүүд юм байт юм байна, тийм байт юм байна гэдэг шиг баячуудын хүүхдүүд асуудалтай байна, баячууд асуудалтай байна гэдэг постууд, мэдээнүүд зөндөө эргэлдэж эхэлсэн тий. За тэгээ энэ дээр бас Ruby хэлэхдээ би Ruby имжлэг үзсэн, Ruby имжлэгүүдийг би ер нь үздэг, таалагддаг. Тэгээ Ruby энэ дээр нэг юм хэлсэн дээр нь би амар санаа зөрчижсэн. Тэр нь болохоор Ruby ингээд монголчууд хүүхдүүдтэй бусдад бити дээрлэхүүлээрээ ир заадаг болохоос биш, бусдыг бити дээрлэхээрээ ир заадаггүй гэж Ruby хэлсэн. Үүнтэй би амар санал зүрнэ. Яагаад гэвэл би л сайн хүнтэй найзлаад яваад байсан гэж магадгүй. Сахиус сайтадаа ч юм уу мэдэхгүй заяа. Гэхдээ миний найзалж исэн хүмүүс, уулзж исэн хүмүүс гэдэг ч юм уу те тэдний эцэг ихтэй нь уулзсангууд нь тэдний эцэг их нь хүүхдүүдээ ингэж амар загнадаг. Хүүхдүүдтэй бусдад сайхан хаанд хүнд бити гим хий найздаа ядаж маруужин шалтгаан авч өгсөн юм уу мөксөн юм уу гэдэг ийм л эцэг ихнэр амар их байсан. Тэгээд миний хүрээнд тасан амар ийм хүчтэй улс төрч юм нэг танил гэдэг ч юм уу байдаг. Тэр хүн хүүхдээ гэ тэ ер нь л амар юм хатуу үсгдэг гэх юм. Хатуу үсгэж хань би өөрөө өнөдөр харж исэн. Бусдад сайхан хаанд гэдэг ч юм уу те. Тэгээ энэ ийм үзүүлбэр биш. Миний хажууд тэгэж дүрсгээд ямар ч юм ашиг байхгүй юу. Тийм. Тэгээ яг ингээ хүүхдээ ингээ бусадтай сайхан бай, хүнийг бусдад бити муухай харьц гэдэг ч юм, бусдад бити муухай сэтгэл төрүүл гэдэг ч юм уу те. Бусдад хүндэтгэлтэй бай гэдэг амар хүчтэй хатуу хандаж ингэж өсөж байгаа жишээ би яг нүдэрээ ингэж харж исэн байхгүй юу. Тэгээ ерөөсөө хүнд бити надад ч гэсэн өсөж яхад хүнд бити дээрлэхүүлээрээ энтер гэж би сонсож өсөөгүй. Хүнд битгий мэхлүүлээрээ гэж бол би манай аав надад заадаг гэсэн. Зарим хүмүүс юутай шүү, сэргэлэн хүүхдүүд, сэргэлэн биш хүүхдүүд гэж байдаг шүү. Сэргэлэн хүүхдүүдэд бити мэхлүүлээрээ ухаантай байгаарай гэж намайг тэгдэг байсан. Гэхдээ бити дээрлэхүүлээрээ гэдэг ч юм уу тэгээ бусдыг дээрлэхээрээ гэж надад зааж байгаагүй. Тэгээд манай гэр бүлд бас манай хамаатны хүүхдүүдийг харахад ч гэсэн бусдыг дээрлэх ёстой юм байна гэж бодож өссөн ерөөсөө байдаггүй заяа. Тэр үүнтэй бол би бүр хаг санал зөрнө. За бас түүнээс гадна баячууд гэхэлэр хүүхдүүдээ тэгж өсгдөг байхны манай River Garden-д амьдардаг найз ингээл очиж уулзахлаар ээж нь ингээд найзтайгаа гой хаанд гэж л амар загнадаг хүн. Зүр хүүхдэд загнадаг. Тийм ч зөндөө би сонсож өссөн. Тийм ээ. Тэгээ нөгөө талаас баячуудыг хараад ахлаар яг жинхнээсээ айгуу хүн хэрэгтэй бизнестэй гэдэг ч юм уу те. Жинхнээсээ ингээ бор зүрхээрээ сайхан бизнес аваа явж байгаа. Ингэж айгуу дажгүйгээр ингээ сайхан баяжсан улсууд нь ийм муухагаар баяжж байгаа. Тэр баянаа ашиглаж бусдыг дээрлэж байгаа. Баянаа хадгалж авч үлдэхийн тулд модель хүмүүстэй унтаад ингээ явдаж ихтэй явж байгаа гэдэг ч юм уу те. Энэ хүмүүстэй ингээд жоохон сэжигэн хүрсэн байдалтай ингээд жоохон зай барьсан байдалтай байг гэдэг юм. Онцгүй хүн байна гэсэн тийм байдалтай байдаг за. Тэгээ яг уулзах юм бол окей гэл тэгж өнгөрүүлдэг гэд нөх их энерги өгөхгүй тэгж өнгөрүүлчихэл дараа нь таалагдсангүй гэдэг ч юм уу те. Тэгж өнгөрүүлэх реакцууд зөндөө байдаг. Тэгээ яагаад гэвэл ялангуяа Монголын нөхцөлд юм яг зөв замаар баяжж байгаа баячууд нь гэж амар олон байдгийн хажуугаар ийм буруу аргаар баяжж байгаа, статусын төлөө баяжж байгаа, заваа юм хийж байгаа гэдэг ч юм уу. Ийм хүмүүсүүднээс амар ихэд эдгээр ингэ жоохон холилдсон байх гэдэг те. Тэгээд энэ хүмүүсүүд нь манай аав жирт бүр амар дуртай байдаг байсан. Ер нь энэ хүн болгон аав жирт амар дуртай. Тэгээ аав жирийн хүрээлдэг хүмүүс дандаа л ингээл амар гоё бор зүрхээрээ ингээл туслал хүрээд ирдэг гэдэг ч юм уу.
Тийм ингээ амар хөөрхөө. Тэгээ аав хоёроос ингээ богдуул руу алхаж явж байгаад нэг бас өөр нэг юм баян ахтай гэх юм уу. Баян би нэрийг мартсан шүү. Би нэрийг хэлээд өгье. Та бүхэн барыг сонсч ирсэн баг. Ган хуйг ах заяа. Ган хуйг ах. Нааж хоёр ган хуйг ахтай богдуулаар алхаж байгаа найзлсан байхгүй. Тэгээ ган хуйг ахс амар хөрхөө өөрийнхөө бор зүрхээрээ юм хийгээ явдаг. Айгуу дажгүй хүн байдаг. Тэгээ манай гэд хоорондоо найзлаад амар гоё дажгүй хүмүүс юм байна ингээ найзлаад тэгсний дараа би ингээд өөрөө Америк руу нисэх үед ган хуйг ах надад амар их тусалж исэн. Тэгээ ингээд онгоцны буудлаас хүүмүтэйгээ хамт би хүүтэй нас амар найзалдаг гэсэн. Занаа ган хуйг гэдэг Монгол залуу байгаа заяа. Тэгээ манайхан Занаа ган хуйг гэж залууг Зан Базар ган хуйг гэж залууг сайхан дагаад үзээд зан дэмжиж өгөөрэй. Би одоо харуулъя. Подкастны өдөө оролцчихсан баха. За зөө YouTube-ыг нь харуулуулаарай. Public имиж харуулсан зүгээр бах тий. Гэт найзалж майзалдаг. Тэгээд гэрт мэрт нь очдог. Тэгээд амар хүүрхэн цагаансар магаансараар намайг гэртээ дуудаа. Тэгээ хам цагаансар тэмдэглэж мэмдэглэдэг. Яасан бохгүй юу? Тэгээ амар юм би энэгээр юу хэлэх гээд юм болохоор ингээ баячууд юм юу биш. Зүг баяжсан баячууд гэж байдаг, буруу баяжсан баячууд гэж байдаг. Би занагийн юмыг олдоггүй. Oh my god, бүр жоохных нь бичлэг олдож байна. Энийг үзүүлж болох юм болоо цаа чи ичих юм болоо. Димяхтай нэг подкастад ороод исэн да. Oh, okay, the first white man. За би аавынх нь юуг нь харуулъя за. Аав нь бол харуулахтаа баяртай байх гэж бодож байна. Энэ аав ган хуйг хацаг. Гэдэг нах. Яг юм хүнлэг баян хүн гэх юм. Энэ хүн бол баян хүн гэж хэлэх яас эвгүй юм бэ? Oh my god. Тийм байдаг. Тэгээ энэ хүмүүс бол хизээ чинь статус хөөдөг хүмүүстэй бол гэж нийлхийг хүсэхгүй заяа. Тийм байдаг шүү манайхан. Тийм байдаг шүү. За одоо тэгэхээр Jeff Shalley хоёрын талаар яриа. Jeff Shalley хоёр болохоор амар юм сүнслэг гүрүүнөр амар сүнслэг хүмүүс. Тэгэхээр ингээд юм статус хөөдөг ертөнц, юм статус нийгмийн байр суурийг хөөдөг хүмүүсийн дунд сүнслэг байх, урлагийн хүн байх гэдэг нь өөрөө статус хөөх тоглоомын нэг хэсэг болчдөг заяа амар заван. Ингээд сүнслэг хүн чинь юм тоглоомоос ангид гэсэн үг биш байх гэдэг. Ингээд сүнслэг spiritual хүн гэдэг ч юм уу те амар юм эмч хүн гэдэг ч юм уу. Сэтгэл зүйч хүн гэдэг ч юм амар юм гэгэрсэн хүн гэдэг юм амар материалыг зөв сонирхоо болцсон хүн гэдэг. Энэ нь өөрөө тоглоом буюу хэрэгэм зэрэг ингэж ихсгэх ийм стратегийн нэг хэсэг болчдөг. Заяа. Тэгэхээр ингээд өөрийгөө сүнслэг гэж статус ингээд өссөн хүн тэр сүнслэг гэдэг имижээ бүр үнэхээр хамгаалах шаардлагатай болчдөг. Тэгээ ерөөсөө ингээд юу ч хийсэн хэлж байгаа бүх юм л ингээд юм сүнслэг гэдэг ч юм уу те өмсөж байгаа бүх юм л ингээд юм сүнслэг ингэхгүй бол статусаа алдах гэдэг болчдөг. Тэгээд ийм хүмүүсийг дагж байгаа хүмүүсүүд нь их хвчлэн ингээд багш минь уу гэл ингээд ингэсэн те гигээн багш минь уу гэл ингээд амар бол юм шүтэн бишрэгч нартай. За бас зураачд бас адилхан зураачд нь болохоор ингээд хамгийн агуу зураач гэдэг ч юм уу хамгийн содон ийм өвөрмөц зураач гэсэн ингээд ийм имиж үүсгэжтэй. Тэгээд өмсөж хийж байгаа үг болгол ингээд юм яг л урлагийн хүний хэлэх шиг юм философик зүйлс гэдэг ч юм уу. Өмсөн утсан ч гэсэн ингээд зөвхөн ингээд урлагийн ийм гач стилтэй гэдэг ч юм уу те. Ингээд ингэхгүй бол статусаа алдах гэдэг болчтой. Тэгээд энэ урлагийн хүн байх бас юм сүнслэг хүн байх гэдэг чинь статусын тоглоомыг тоглохын нэгэн хэсэг байдаг. Гэтэл яагаад гэвэл ингээд сүнслэг хүн болохоор хэмгэлгээрсэн материаллаг биш. Гэт энүүгээрээ статустай болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ийм айгүй баян Rolex-тэй тийм ахлан цаг махтай хүмүүс болохоор энэ бол амар баян хүн, амар лаг хүн, амар ажилласан хүн гэдгээрээ статус өндөртэй болчдөг. Харин энэ хоёрыг холчингууд
статус буурдаг гэх юм уу. Ингээд тийм амар юм сүнслэг гэгэрсэн тэгснээ Rolex-тэй гэдэг ч юм уу. Тэгснээ ийм luxury машинтай гэдэг ч юм уу. Ингэнгүүт ингээд статус шууд буурчдаг гэх юм уу. Статусны тоглоомд хожигддаг, ялагддаг. Яавал хүмүүст ингээд сэжигтэй санагддаг. Хүмүүс ингээд чи тэгээд сүнслэг юм уу эсвэл материаллык юм уу гэдэг ингээд хүмүүс ингээд толгойн ингээд таарахгүй болчдөг. Толгоонд нь багтахгүй, статусанд нь таарахгүй болчдөг. Тэгээд юм худлаач юм шиг те, юм хулигч юм шиг те, ингээд хулих баян юм биш үү? Нэг бол хулих баян, эсвэл хулих сүнслэг гэдэг ч юм ингээд хоёулаа нэгэн зэрэг орших боломжгүй юм шиг болчихгоо байдаг. Тэгээд Jeff Shally хоёр болохоор энэ статусын тоглоомонд хизээж тоглодоггүй заяа. Тоглодоггүй. Гэт нэр хүнд нь унж болцсошгүй эрсдэлтэй гэдгийг мэдж байгаа зүйлсүүдийг хийгээл яваад байдаг. Яагаад угаасаа л дуртай юм чинь угаасаа л их жихнээсээ дуртай юм а бид хоёр хуваалцж штэ гэдэг ч юм уу тийм байдлаар ингээд тэгдэг. Зүгээр энэ Jeff Shally хоёрын зааж байгаа юм зүгээр дуртай юм хийн ямарваа нэгэн зүйлтэй ингээ гой мэдрэмжийг өгж байгаа бол тэрийг шеэрл тэрийг хуваалцах тусам тэр нь өөрт чи үржнэ гэдэг айгүй юм сүнслэг юм концептуудыг сүнслэг дүрмүүдийг ингэж зааж амьдэрдэг. Ерөөсөө л тийм хүмүүс, ерөөсөө л жинхэнэ хүмүүс амар юм өөрийг хараад хүмүүс гэсэн үг байхгүй. За тийм ээ. Тэгээ би болохоор ингээд одоо бас ойрд сүүлд ингээд намайг хүмүүс ингээд жоохон багш минь гэх гээд байгаа хүмүүс мэрсэр харагдах болсон учраас би өөрийгөө видео тоглоом тоглолдог. Дота тоглолдог гэдгээ ингээд би бас дэлгэж эхэлж байгаа. Тэр нэг амар эрсдэлтэй заяа. Бид ингээд followers-ыг бууруулах, subscriber багасгах гэдэг ч юм уу те. Ингэх эрсдэл надад амар өндөр болчихж байгаа. Гэхдээ ингэсний ачаар ийм одоо юу гэмдэ албатай шиг өөрөө хууртагдаад ирсэн дагагч нар байхгүй болно гэсэн үг. Тэгээ над дээр хандж байгаа надаас коучинг авч байгаа хүмүүсүүд нь яг ингээд жоохон юмыг наан цаантай жоохон ойлгож чаддаг. Амар ингээр амар доромжлолтой юу юу. Тэг нэгтэй юмыг ингээ жоохон наан цаантай ойлгож чаддаг. Тийм статусаас гадуур жоохон бодож чаддаг гэдэг ч юм уу те. Хүн чинь ингээ олон талын сонирхолтой байж болно штэ гэдгээс нь жолтгой бодож чаддаг. Ийм хүмүүс миний хаалттай группт орж ирээсэ. Ийм хүмүүс миний коучинг цугаасаа те. Ийм хүмүүс миний таран уншлагуудыг аваасаа гэж би бодох болсон учраас нэгт угаасаа дота тоглолтог гэдгийг хуваалцах нь цаг нь болцсон. Үнэхээр гоё мэдрэгдээд тухайн эмчт нь хуваалцсан. Хоёрт тэгж хуваалцах юм бол би статус унж магадгүй дээ гэдгийг би мэдчихсэн боловч унан л үз сайн л гэж би бодоод ингэж хуваалцчихсан. Тэгэх юм бол нөгөө фильтртэй хүмүүсийг буруу хүмүүсийг нь түлхээд зөв хүмүүсийг нь өөртөө татах юм байна. Яг надтай нийцтэй хүмүүстэй яг надтай миний хийх гээд байгаа ажилтай нийцтэй миний хийх гээд байгаа ажлыг хүлээж авч чадах хүмүүс нь татагдах юм байна гэж би мэдээд тэгээд байгаа тал надаа би. Яагаад бол би ч бас ингээд сүнслэг имиж үсгэж байгаа шүү дээ тий. Сун сахиус энэ төргээ сүнслэг амар сүнслэг ийм имиж үсгэж байгаа. Тэгэнгүүт энэ дээр ч нөө видео тоглоом тоглолдог гэхэр чи юм бохир гэдэг ч юм уу. Бохир бандлаг гэдэг ч юм уу тий. Гэт ийм үсгэж байгаа. Үсэх боломжтой. За би хэдэн зургууд хадгалсан юм аа. За энэ ингээд амар юм хөөхөн чашаа. Хөөхөн яг энэ үзэгдлийг амар гоо тайлбарлалцсан англи хэл дээр ийм нэг зураг байна. Тэгээ би энийг өнөөдөр судалж байхдаа яг ингээ хаанаас нь яаж ярих вэ гэдэг зэгцэлж байхдаа би бас ChatGPT-тэй ярилцаад тэрнээс англиар ярилцсаныгаа би хуваалцаад өгөө. Тэгээс гадаад хүнтэй үерхэх, гадаад хүнтэй найзлахнаас нөө статус нэмэх арга болчиход байдаг шүү дээ. Гадаад хүмүүстэй найзлж ивэл ингээд лаг статус өндөртэй, үнцэн өндөртэй, гадаад хүнтэй сууж мууж ивэл бас үнцэн өндөртэй юм шиг болчих гээд байдаг. Тэг хүмүүс намайг тийм шалтгаанаар гадаад ихэр төлтэй юм болов уу гэж бодох гээд байдаг. Гэтэ би хүн чинь ихэр төл өөрөө сонгодоггүй. Би ихэр төлийн аян замлаа эхлүүлэхдээ сонгоод энэ хүн миний ихэр төл гэдэг ингээд амар наалтаад сонгочихсон Казах залуу байсан. Казахстан. Би өөрийнхөө ихэр төлийг Казахстан хүн гэж боддог байсан. Казах залуу. Тэгсэн чинь тэгэд Монголд би яагаад энийг хэлж ийнэ гэхээр Монголд энэ амар муухай мэдээж магадгүй гэхдээ Монголд казак хүмүүс гадуурхагддаг. Яг нөгөө Америкт хар ярьсан хүмүүс гадуурхагддаг шиг, доогуур гэж харагддаг шиг Монголд Улаанбаатарт казак хүмүүсийг амар гадуурхдаг амар муухай. Яг амар юм Улаанбаатарын монголчууд амар расист гэдэг юм. Тэгээ казакчуудыг ер нь бол жоохон доогуур харах гаддаг талтай заяа. Амар муухай амар зам. Тэгэхээр
би өөрийнхөө ихэртэл би өөрийнхөө сууна гэж бодож байсан казак хүнийг сонгоцсон байсан гэхэлэр би өөрийнхөө статусаа нэмхийн тулд би Америк хүнтэй суугаагүй. Цагаан штэ Америк хүнтэй суугаагүй. Зүгээр л миний ихэртэл Америк хүн байж таарсан. Гэтэл хэлсэн юм ямар тохгүй сэтгэв ярьч. Oh my god. За энэ статусны тоглоом тоглодог хүмүүс яагаад ингэдэг вэ? Амьдралыг хялбарчлахын тулд хэнийг хүндлэх, хэнийг сонсох уу, хэнийг сонсохгүй байх вэ гэдгээд айгуу гоё зэгцэлж ирэмблж өгөхийн тулд ийм статус хөөдгөө, статусны тоглоомд хүмүүс оролцдгоо гэж хэлж байна. Яагаад гэвэл тэхгүй бол амьдрал бүр хитрхи замбраагүй санагддаг гэдэг чинь. Тэгэхээр энэ бол бас тиймч одоо ийм хорон санаатай шалтгаан бол биш. Ингээд чааваас хүмүүс зүгээр л яахаа мэдэхгүй болохоор ингэж юм статусны тоглоом тоглолт юм байна. Окей. За бас нэг зураг байна. Энэс биш үнэхээр сонирхож байгаа хүмүүс нь сонсно бах тий. Окей. Тэгээ энэ болохоор ямар зураг байна хараадах юм. За за тийм. Тэгээ статус хөөдөг хүмүүсийн яагаад статус хөөдөг вэ гэдэг шалтгаан нь заяа. Бас тэгээд яагаад та өөрөө статус хөөдгөө болох вэ гэдэг юм заавар байна. Яагаад бол имшлээ сонсч байгаа хүмүүсийн ихэнх л тодорхой хэмжээний статусныг тоодог, хөөдөгийн тоглоомонд ялчих юмсан гэсэн бяцхан жижигхэн шунал байдаг гэдэг ч юм уу. Тиймээс магадлалгүй өндөр штэ. Угаасаа нийгэм нь өөрөө тийм байгаа юм чинь. Тэгэхээр яах вэ? Одоо яах вэ гэхэлэр хэрвээ хин нэгэн хүн дотоод үнэлэмжүүд нь тодорхой биш бол амьдралын зорилго нь тодорхой биш бол өөрөө өөрийгөө гэсэн үнц нь тодорхой биш бол гадна нийгэм бусадтай өөрийгөө харьцуулж энэ зүйлсийг тогтоох гэж оролддог. Тэгэхээр үнэлэмж гэдэг зүйл нь миний үнэлэмж бол эрх чөлөө, амар амгалан таатай зүйл, гоё мейкап гэж ингийн оронд эдэр нь байхгүй болвол би ямар ч л байсан хөршийн тэр хүнээс илүү байгаа юм байна гэдэг ингээд өөрийнхөө үнцнийг, үнэлэмжээ тодорхойлох гэдэг болчдөг. Тэ? Оронд нь гэд өөрийгөө бусадтай харилцуулах биш би ингээ хөршөөсөө сайн байна уу дуугаар байна уу гэж бодохын оронд би ингээд өөрийн гэсэн тусгаар тогтносон биетэй миний амьдралын зорилго, бодож байгаа зүйл, мэдэрж байгаа зүйлс эдгээр ерөөсөө ингээд бусадтай ийм юу байхгүй. Холбоос байхгүй ингээ миний үнэлэмж, миний зорилго бол ингээ миний өөрийн л зүйл гэж ингэж та боддог болох юм бол сошиал тоглоомонд оролцохгүй байх боломжтой болно гэсэн үг. За тэгэхээр танд бүтээх хэрэгтэй 3 зүйл. Өөрийн үнэлэмжүүд, хүний үнэлэмжүүд гэж юу юм бэ? Хүний үнэлэмж үнэхээр чухал. Энийг бас Ибасечээр энерги ба ажил санхүүгийн курсээр би өөрөө санхүүгийн курсээр ярьдаг. Ажлынхаа үнэлэмжийг тодорхойлоо. Тэ зүгээр л ингээ мөнгө олох биш. Яг ямар үнэлэмжийг түгээх гээд байгаа юм бэ гэд энийг тодорхойлоо гэж би Ибасечээр эхний 2-3 дахь хичээлээр би зааж өгсөн байгаа. Хүний хувийн үнэлэмж гэдэг нь танд тэ ийм гүн харилцаа ярианууд таалагдд юм уу? Эсвэл таатай боловч гүйхэн харилцаа ярианууд таалагдд юм уу? Гих мэтчлэн. За тэгээд амар гоё юм тансаг хувцас гэдэг зүйл амар тань чухал уу? Эсвэл ийм амттай хоол гэдэг зүйл чухал уу? Тэ тэгээ нөхөрлөл нь олон хүнтэй ингээд олон удаа харилцаад олон хүмүүсийг хооронд нь холбоод ингээд тэгээ ингээд амар гоё connection social үүсгээд event үүсгэх гээд энэ нь тантай гоё юм уу? Эсвэл сэтгэл зүйч бэрийн байгаад нэг хүнтэй ингээд туулж ажилладаг гэдэг ч юм уу те ийм байх нь танд гоё юм уу? Та бас хийж байгаа ажиллаараа дамжуулаад нийгэмд яг ямар нөлөө үзүүлмээр байна? Нийгэмд юуг түгээмээр байна? Таны ер нь ямар төрлийн ажил та татагдаж байна гэдэг ч юм уу. Гэт иймэрхүү зүйлсээ тодорхойлоод эдгээр нь бат болчих юм бол та энэ үйлдэл миний статусыг нэмэхгүй юу гэж бодох биш. Энэ үйлдэл миний үнэлэмжтэй таарахгүй гэж боддог болчихно. Тийм тэгэхээр ингээд та амар гоё ингээд өөр гадагшаа чиглэж ингээд гаднаас анхаарал авах гэсэн биш. Өөртөө таалагдах төрлийн гэдэг ч юм уу те. Одоо өөрийн дотоод ертөнцөө ингэж бүтээх төрлийн хүн болох боломжтой болно. Тийм ээ. Өөрийн хувийн үнэлэмжүүдийг бас ChatGPT-ээс та мэдэхгүй бол асуугаад тодорхойлуулж болно. Миний үнэлэмжүүдийг тодорхойлоход туслаад өгөө гэж ChatGPT бичээд
тэгвэл ChatGPT танд тусалж өгнө. Үнэлэмжүүд ер нь тодорхойлоход хөөрхөн амархан байдаг. За зорилго, амьдралын зорилго энэ арай хэцүү байдаг. Зорилгоо тодорхойлохын тулд та надад цаг хугацаа болон мөнгө санхүү хязгааргүй байсан бол би юуг хийж амьдрахыг хүсэх вэ гэд өөрөөс асуугаад үз. Тэр асуултаа бичиж авах юм бол таны зорилго тодорхой болно. За self-defined worth үнц нь гэдэг нь би ингээд эмнэлгийн эмнэлэгт ингээд түргэний тасаг дээр юу ч чадахгүй ингээд далж яагаад хөвчихсэн ч гэсэн би үнцэнтэй гэж мэдэрдэг байх талаар үүн дээр маш олон хүмүүс тэгж мэдэрч чаддаггүй хаа гэж бодож байна. Ихэнх хүмүүс ялангуяа монголчууд, Азууд би ингээд ажил хийж ижил үнцэнтэй гэдэг ч юм уу те би хөөрхөн байж ижил үнцэнтэй гэх гээд байдаг. Үүн дээр яалтчгүй толин дасгал хийх, сэтгэл зүйч, сэтгэл судлаачаар явах, тэгээ өөр өөртөө тулж ажиллах, ийм үнцнийг бууруулдаг бодлуудаа ингэж тавьж явуулах, ангаалт их, сүдрийн ажил их. Энэ бол яалтчгүй дотоод ажил хийж ээж. Тэгээ хувийн үнцнээ баттгах боломжтой юм аа. Үнд би толин дасгалыг номер 1-т санал болгоно. Окей. Бүтэн цагийн турш ярьсан байна. За энэ бичлэгийг үзэх цөөхөн хүмүүс сайхан комент үлдээж өгөөрэй. Бодлоо илэрхийлж өгөөрэй. Баярлалаа. Баяртай.